Байцгаана уу найзуудаа та бүхэндээ сайхан гайхалтай өдрийн мэндийг хүргье. Тэгээд би уул нь сэтгэл зүйч биш ээ. Би хуульчин гэж уул нь хэлээл байгаа. Тэгсэн энэ надаас хүн чанар, хүний хүмүүс хайр сэтгэл за ханиа яаж сонгох уу гэх мэтлэнгийн ийм асуултууд маш ихээр чатаар ирэх юм аа. За тэгээд нэгтгэхэд одоо хариулчаа нэгэнт асуусан юм чинь ер нь бол маш олон гэмтэл гарч болсон шалтгаан чинь ерөөсөө хүн чанар хүний хүмүүсгүй байдал байхгүй. Нөгөө талаасаа маш олон одоо гэрлэл туслах эдрийн хуваахгүй хэрэг маргааны чинь үнсэн шалтгаан бас л одоо хүн чанар хүний хүмүүсийн асуудал. Ер нь сэтгэл гэдэг юм зүйлийг л таньж мэдээгүйтэй холбоотой, сэтгэл гэдэг зүйл нь буруу байгаатай холбоотой ийм асуудал гардыг байгаа шүү дээ. Тийм учраас ер нь залуучуудаа хандаж хэлэхэд бол сэтгэлийн боловсролгүй хүн скетний боловсролтой байгаа ч ямарч нэмэргүй байхгүй юу. Тийм учраас скетний боловсролтой хүнийг хайх хэрэггүй, сэтгэлийн боловсролтой хүнийг л хайгаарай гэж хэлье дөө.